та болохгүй бүтгэх асуудал зохицолдог ч гэсэндээ ултаа сүртэй тэмцэж чаддаггүй бол шилэн данснаас эхлэх хэрэгтэй. Жишээлхэд ковидын үед иргэд байгууллагуудын өгсөн мөнгөн бус сандвиг, эрүүл мэндийн яам, онцгой байдлын ерхий газар, хөсвөт зэрэг газрууд шилэн дансандаа бүртгээгөө зөрчлүүд илэрсэн байна. Мөнгөн бус, машин тэрэг, туслан дэмжлэг, маск, ариутгагч хандвар ирсэн ч гэсэндээ хайцын систем байдаг. Зөвхөн эрүүл мэндийн яамыг аваад үзье л та. 2020 онд нийт 8,433.9 сая төгрөгийн материалын хандвийн орлого хүлээж авснаасаа шилэн данснаас 944.9 сая төгрөгийн материалын хандвийн орлого буюу 11.2%-ийг нь ерөөсөө мэдээлэлгүй байсан. Хөсвөдөл гэхэд материалын хандвийн зарцуулалтын талаарх мэдээлэлээ 100% мэдээлэлгүй. Харин энэхүү зөрчлүүдийг яаж ил болгосон бэ гэвэл Fidelity Partners хуулийн фирм эрхээ эдлийн аяныхаа хүрээнд ковидын үеийн хандив тусламжийн шилэн дансны хөтөлбөрт судалгаа явуулж түүнийгээ аудитэд хандсан байна. Үүний хүчинд хоёр чухал үр дүн гарсан байгаа даа. Нэг нь эрүүл мэндийн яам, онцгой байдлын ерхий газар, хөсвөт зэрэг газрууд шилэн дансандаа хөтлөлт хийж түүнийгээ олон нийтэд ил болгосон. Хоёрдугаарх нь сангийн яам шилэн дансандаа зөвхөн мөнгөн хандвиг бус мөнгөн бус хандвиг ч гэсэн бүртгэдэг болсон байна. Хэрвээ тэр судалгаа хийгээгүй байсан бол зөвхөн эрүүл мэндийн яам л гэхэд гадаад дотоод бас элэг нэгтнүүдтэй явуулсан бараг 1 тэрбум төгрөгийн үн бүхий маск, гар оройтгогч, машин тэрэг, эм тан зэрэг хаа нэгтэрөө замхраа алгуулах байжээ. Дээрхчнээс харахад шилэн данс нь хичнээн чухал болохыг, татвар төлөгчийн төлсөн татварыг хэрхэн зарцуулж байгааг хянах, авилга хэл ахуулыг өөгшүүлэхгүй байх боломжийг иргэд байгууллагуудад өгдөг бидний нүд чих болсон зүйл гэдэг нь харагдаж байна. Харин нөгөө шилэн дансны тухай хуулийн шинжилгээр төслийг нь 2022 оны 1 сарын 5-нд сангийн яам захим хуудастай нийтэлсэн байна. Тиймээс ковидын үед шилэн дансны хөтөлбөр дээр судалгаа хийжсэн Fidelity Partners хуулийн фирм нээлттэй нэгэн форумын дэмжлэгтэйгээр шилэн дансны тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөлд өгөх санал шүүмжийг боловсруулжээ. Санхүү мөнгөтэй холбоотой түгээр нь дамжуулаад иргэдийн мэдих хэрэг хангагдаж байдаг чухал хууль учраас энэ хуулийн үг бүр иргэдэд үл ойлголцол төөрөгдөл учруулах байх ёстой. Олон санал шүүмж байгаагаас бид энэ удаа дөрвийг нь онцолж байна. Нэгдүгээрт шинжилсэн найруулгын төсөлд 5 сая төгрөг буюу түүнээс дээш үнийн дүн бүхий худалдаа авсан бараа, ажил, үйлчлэгээний дэлгэрэнгүй мэдээлэл, түүнд холбогдох гэрээ шийдвэр багтаж байх ёстой гэж заасан байж л дээ. Инхээр гэрээ шийдвэр нь байгаа ч гэсэндээ гүйлгээний дэлгэрэнгүй мэдээлэл нь байхгүй бол хиний данс руу тэр мөнгө орсныг мэдэх боломжгүй болж байгааз. Тиймээс хин ч ороод харахад ил байх, дараад харахад л зарцуулсан нь үнэн байх, баримттай байх гэдэг үүднээс тэд ийм санал гаргасан байна. Цалингийн зардлаас бусад 5 сая төгрөг бүхий түүнээс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын гүйлгээ төсвөрээр нь гүйлгээний шийдвэр, огноо, хүлээн авагчаас болон шилжүүлэгчийн нэр, банкны дансны дугаар, гүйлгээний утга, тэмдэглэл, гүйлгээний бусад дэлгэрэнгүй мэдээлэл бүгдээрээ багтах ёстой гэж үзсэн байна. Бүр өнөөдрийг хүртэл яг одоо ч гэсэндээ 5 сая төгрөгнөөс доош дүнтэй гүйлгээ шилэн дансанд ордоггүй заяа. Хайцсан ёстой мэдгүй. Хоёрдугаарх нь шилэн дансны вебсайтыг байгууллагын системтэй холбох. Яагаад гэвэл шилэн дансанд мэдээлэл оруулах үүргийг зөвхөн сангийн яам нэх гэж ойлгоод өөрсдийн ил тод байдлыг хариуцах явдал практикт олон гарсан байна л да. Тиймээс шилэн данс нь мэдээлэх нийтлэх үүргийг тухайн байгууллага өөрөө харин вебсайтын хэвийн найдвартай үйл ажиллагааг сангийн яам хариуцж байх нь зүйтэй гэж тэд үзсэн байна. Гуравдугаарт шилэн дансандах өгөгдлийн стандартыг тодорхойлгох. Яагаад гэвэл стандарт байхгүй учраас жишээ нь мэдээлэл байхгүй болно, тавигдах мэдээлэл байхгүй байна гэх зэрэгээр биччихдэг байж л тийм. Харин үүнийг оруулах мэдээллийн нэгдсэн шаардлага стандартыг хуулиар тодорхойлох замаар иргэд шилэн дансны хууц руу ороод л хангалттай мэдээлэл авч чадахгүй байдлаар өөрчлөх саналыг тэд гаргасан байна. Шилэн данснаас мэдээллийг нь бүр Excel форматаар татаж авч болно гэж. Дөрөвдүгээрх нь гүйлгээний утгаа маш тодорхой заах. Тухайлах юм бол өндөр үнэтэй ланд 200 ч юм уу машиныг агталж байгаа гэд эрх баригчид удирдлагууд нь бага үнээр өөрсөндөө авсан зөрчлүүд гарч байж л дээ. Тиймээс ийм төрлийн зөрчлүүд гаргахгүй, авилгыг газар ахуулахгүй, шилэн дансыг үнэхээр шилэн байлгах, өөр олон чухал өөрчлөлтүүдийг хуульд нэмж оруулахаар шүүмжүүдийг боловсруулсан байна. Ер нь Монгол улсын иргэн л бол төрийн байгууллагын шилэн данстай танилцах, мэдээлэл авах, төрд хяналт тавих хэрэгтэй. Тэр боломжийг олгогч нь шилэн дансны хууль юм. Яагаад вэ гэхээр хуулийн шийдэлсэн төсөл нь улсын хуралд өргөн баригдаагүй, хилцэгдэг байгаа болохоор тэр чухал санаануудыг оруулж өгөөрэй эрх баригчид. Төрийн байгууллагын төслийн зарцуулалтанд хяналт тавих боломжийг иргэдэд нээсэн шилэн дансны хуулийг илүү боловсронгуй болгох санал бүхий шүүмжийг бүрийн ихээр нуушхыг хүсвэл дээрх линктээр дарах эсвэл тэдний сошиал сувгуудаар нь зочлоорой. Норог спешиал төслийн татвараа өөрөө хяндаг болъё.